За сайн байцгаана орой минь багш маань одоо сайн нэг шууд ярилцлага лекц коучс дөнгөж сая дуусаад нэг усаваад ороод ирэх гэсэн. Багшигаа ирээ суухаар бүгдээрээ юун тухай ямар зорилготой ярилцлага болох гэж байгаа талаараа ярилцъя. За мөнгөн багшийн хувьд бол бид тээр нэгээ таньдаг болоод бараг 4 жил болж байгаа. Манай мөнгөн багш мондөг мөнгөн багшигаа танилцуулъя. За өнөөдрийн шууд лайв ярилцлага хадгаламж өсгөөс эхлэн за мөн техник блок гэдэг намын коуч дэвтэр гамт мөнгө олсноо. Хэдэн мэд хямралын үед санхугаа өгдөг. За сайн байцгаана уу? Миний яриа сонсогдож байна уу? Сонсогдож байна. Окей. За би яг л хоёлаа шууд асуулт хариулт ярилцлага явах байлаа. Яах вэ? Хоёлаа шууд өнөөдрийн сэдэв маань хямралын үед санхугаа өгдөг гэсэн сэдэв байгаа. Тэгээд яг одоогийн хэд хараатай үед ер нь техниктэй болон зарим хүмүүс ер нь хямрал төвчсөн даван одоо мөн бараг одоо 2 жилиг орж ирж бодоод тэр одоо яг энэ үед бид бас санхүүгийн асуудал аягүй чухал байдаг. Ер нь зөв хүний үед гэсэн зүйлсүүдийн хямралын санхүүгийн асуудал яаж өгөх боломжтой байгаа юм. Зарим хүмүүс ингэж ярьж байсан яг хямралын үед бол өөртөө хэрэгцээтэй үнээс хоол хүнсэндээ мөнгө зөрчил бусад зүйл мөнгө зөрчил хэрэгтэй гэдэг. Хүмүүс янз бүрээр юм тэгээд өөрөөр одоо хүмүүс нэгж төвлөрмөр байна. Энэ мондол сектор хүн туршлагатай байгаа. Тэгэхээр хэлж ярих явуулж байна. За хямралын үед яг хөө би нэг айхтар ч одоо хямралын үед өөрөө нэг айхтар санхүү удирдал тэгэл алаад исэн байхгүй л дээ. Гэхдээ миний хувьд бол би одоо санхүүгийн тал дээр өнгөрсөн хугацаанд миний өөртөө хэрэгжүүлсэн систем маань өнөөдрийн хямралын үед бол илүү одоо ч илүү сайн систем байж чадчихин гэдэг талаас нь харж байна. Тэрэнд юу анзаардаг чинь тэгэхээр одоо ч хамгийн түрүүнд хямралын үед бол зээлүүд бол зогсохгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг өөрсдийнхөө санхүүгийн хамгийн их ачаалал өгдөг одоо тэр сар болгон гардаг их хэмжээний мөнгө юу вэ гэхээр дийлэх хүмүүст бол зээл төлөлт байгаа, зээлийн иргэн төлөлт байгаа. Ялангуяа ипотекийн зээл бол энд бол хамгийн том голлох үрийг үүсгэж чад. Гэхдээ хүмүүс бол дийлэх нь бол олсын одоо жишээлбэл сая шийдвэрээр ипотекийн зээлийг хугацааг нь хойшлуулах гэдэг ийм аргачлалыг бүгд хүсэлтүүдээ өгөөд эх оны 7 сард хойшлуулж ах шиг байна. Би яасан гэхлээр ипотекийн зээлийг ийм дүрм нэг 2 дүрм л байгаа. Үндсэн маш чухал хүчтэй хэрэгжүүлсэн 2 дүрм байгаа. Тэгэхээр тэр 2 дүрм бол эхнийх нь бол орлогоо талаар нь харагддаг дүрм, хоёр дахь нь болохоор үр зээлийг илүү тооц гэдэг ийм 2 дүрмээр өөрийнхөө одоо жишээлбэл заавал бодох ёстой, буюу даван туулах ёстой өгөгдөл гэж ойлгоод тэгээ хандсан. Таны дуу алга болчлоо. Дуу ч орж ирэхгүй болчлоо. Тэгэхээр тэр утгаар нь бол би одоо орлого талаар нь харахаар орж иж байгаа ямар ч орлогыг 50% байхгүй тооцож явдаг болсон. Тэгээд үлдсэн 50%-аар нь хүргэнэ гэдгээс л анхны систем маань ихэлсэн. Дараагийнх нь болохоор юу вэ гэхээр зээлийг илүү тооц гэдэг дүрм. Тэгээд үр зээлийг илүү тооц гэдэг дүрм нь болохоор тэгээд би 800 мянгыг ипотектэй төлдөг. Тэрийг би сая төгрөгийг төлнө гэдэг ингээ өөртөө даалгавар болгоцсон. Ингэж одоо явсаар ирсэн маань өнөөдрийн нөхцөл байдлаар надад илүү давуу тал болж байна гэж би харж байна л да. Систем гэж юу гэлдэг юм бэ гэдэг яриад би анх сонсоод гайхдаг байсан. Нэгдээ нэг тэнцүү 2 гэдгийг математик гаргалгаа буюу бодох тооцоолол. Харин систем гэдэг бол нэгжүүдийн нийлбэр нь нийлбэрээс том байдаг гэдэг ийм одоо нэгжүүдийн нийлбэрээс үр дүн буюу
нийлбэр нь илүү том байх гэдэг бол энгийнээр математик гаргаар тайлбарлавал 1+1 тэнцвэр 5 гэж байгаа байхгүй. Энийг систем гэж тайлбарлав. Гэтэл хүмүүс бол 1+1 тэнцвэр 5 гэдгийг бол бодлогын техникээр бодож чадахгүй. Ойлгоход хэцүү гэсэн. Би яг энэ өгүүлбэрийг анх сонсчоод юу яриад байгаа л гэж боддог гэсэн байхгүй. Яг нэг Datacom их хотгоо ярьж байгааг сонсчоод би ойлгоогүй. Тэгээд дараа нь өнөөдөр юу ойлгосон гэхлээр одоо яг хариултна. Тэртээ тэргүй нэг данс хэрэглэх, олон данс хэрэглэх ямар ялгаатай юм гэж ярьдаг хүмүүс их байдаг. Угаасаа бүхэл мөнгө нэг дансаасаа гараал явж байгаа, олон данс ч гэсэн ялгаагүй мөнгө хуваарлагдаад явж байгаа. Хүн толгой дотроо бодчиход л бочих юм биш шүү. Жохоо ухаан муутай хүний ажил юм биш шүү. Өмрөө өмнө хүний шийдэл юм шүү гэж ярьдаг. Гэтэл дэлхийн тэр бомтон бизнесмэнүүд бүгдээрээ л өмрөл юм байл л дээ. Бүгдээрээ дансаа хуваадах юм билээ. Хэрвээ тэгж үзэж байгаа бол хамгийн харамсалтай хэсэг нь бүгдээрээ хуваадах юм билээ. Тэгж байж иж бизнесийг фокуслах буюу илүү харах үзэх өөрчилдөг ийм системийг бий болгосон юм байна л да. Систем бол ихэндээ ажиллахад аюу хэцүү буюу ойлгоход хэцүү. Гэтэ систем өөрийнхөө дүрмээр ингэ ажиллаад байх юм бол цаг одоо явах тусам өөрийнхөө яг үндсэн гормоор ингэ ажиллаад ирэхлээр бүтээмж нөсөөд эхэлдэг. Ийм одоо даахавтай. Юу гэхээр багаар ажиллах нь ганцаараа ажиллахаас илүү өөр байдаг. Хүмүүс ярьдаг шүү дээ. Ганцаараа явах нь илүү хурдан, багаар явах нь бол илүү хол явна гэж ярьдаг. Гэтэл яг анх нэг дансаар явхад бол илүү хурдан, аюу амархан асуулт шийдэж байгаа юм шиг. Гэтэл олон дансаар явхад бол эхэндээ бол үнэхээр төвөгтэй, ихтэй хол явдаг. Яг хол явдаг вэ гэхээр өнөөдөр би үр дүнгийг ойлгож байна. Би анх нэг данстай байсан, дараа нь хоёр данстай болсон. Хоёр данстай болоход нэг дээр нэмэх нэг тэнцүү 2 биш, нэг дээр нэмэх нэг тэнцүү 5 юм байна гэдгийг одоо ойлгож байгаа байхгүй. Яг тэгэхээр өмнө нь бол би өөрөө яаж төлөх вэ гэж боддог байсан бодлого маань өнөөдөр хоёр дансын систем хэрэгжүүлж эхлээд түүнээсээ данс нь ингээд задраад нэмэгснээс хойш би өөр байтхаа 2 жилийн дотор өөрийнхөө төсөөж ирснээс өөрөө илүү хол очсон байгаагаа одоо иргэд харж байна л та. Яг тэгэхээр миний санхүүгийн байдал юу хийсэн бэ гэж хүмүүс асуугаад харах үзэх нэг буруу гэдэг юм санагдав. Юу хийсэн, ямар юм хийвэл мөнгө олох юм, бизнес олдог арга нь гэл ингээл. Яг үүндээ бол хүн болгоны хийж байгаа арга зүй бол өөрсдөө зарим мэдээгүйгээр амжилтанд хүрсэн байдаг. Тэрнээс биш нэг дараа амжилтанд хүрснийхаа дараа магадгүй тэрийг ярьдаг байх. Тэрнээс өмнө нь бол нэг амжилтаа одоо олж харангуйта тэрнийг хойноос явдаг хүмүүс бол за мэдгүй маш цөөхөн байхаа. Би бол тэгж бодож байна. Еврейчүүд асуусан байдаг л да. Асуудалд оруулсан тарихаараа асуудлаасаа гарна гэж байхгүй гэж ярьдаг л да. Энэ бол айгүй зөв үг л дээ. Юу юм бэхлээр чамааг өнөөдрийн хэмжээнд авч явж байгаа тарих чамааг өнөөдөр чи илүү хол авч чадахгүй гэж байгаа байхгүй. Яг тэгэхээр чиний харах үзэг чинь чамааг хязгаарлаж байгаа буюу чиний өнөөдрийн бодож байгаа бодлогын хариу чи өөрөө байгаа л гэж хариулдаг л да. Нөгөө талаар гэх юм бол тийм л их ухаантай юм бол тэгээ мөнгө чи хаана байгаа юм бэ гэж бас асуудаг. Энэ их зөв асуулт. Нэрэл айгүй өөрөө ухаантай би боловсралтай хөгжсөн одоо баруун сурцсан. Тэгээ мөнгө чи хаана байгаа. Тэгээ бүтээсэн үнэт зүйлч одоо үн цэн чи хаана байгаа. Чи ямар байдлаас ямар байдлыг өөрчлөлтийг хийж чадсан. Тэгээд тэр мэдлэг, оюун, техник, тарих чинь хөгжсөн бол ашиглал да, харуулал да. Ганц даалгавар энэ дээр ирж байгаа гэж тайлбарладаг. Гэтэ энийг ингээд олон талаас нь ярих гад, муших гад үзэх юм бол ингээд хүмүүст ойлгомжгүй болдог. Яг ингээд зүгээр энэ өнцгөөс нь ингээд харах гад үзэх юм бол зөвхөн яг ингээд баялаг бүтээх буюу те одоо мөнгийг бий болгох те санхүүгийн суурь системийг бий болгох энэ чинь хөгжлийн өөрийнх нь суурь юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд би бол 1+1 тэнцүү 2 гэдгийг боддог байснаас 1+1 тэнцүү 5 гэдгийг дансны системээс ойлгосон. Ягаад ингэж ийм системийн тухай яриад явчих вэ гэхээр өнөөдөр яг энэ ковидын үед санхүүгийн хүндрэлтэй үед миний өнөөдрийн бүтээсэн систем, хувь хүний маань санхүүгийн систем маань намайг энэ нөхцөлд бол одоо ингээ 15 хоног хоригдсноос хойш 15 хоног гинтийн хорионд орсон шүү дээ. Хинч мдээгүй маргааш хэл одоо юу автобус явахаа болно. Юу зам дээр машин явахаа болно. Ажил дээрээс очиж юм авч болохгүй. Яг гэртээ байгаараа яг тэнцэнэл байна. Би жишээлбэл зарим дэлгүүрүүдээс орлогооч авч чадаагүй дэлгүүрүүд нь бүгд хаагдаад бүх санхүүгийнх нь юм хаагдаад над руу орлогооч өгч амжихгүйгээр хаагдсан гэж бодлоо. Тэгээ ингээд номын дэлгүүрүүд жишээлбэл ингээ асуулт хинч тохироогүйгээр гинтийн хорионд орсон шөнийн 4 цагт хуралдаад 6 цагт өглөөний 6 цагт эхний байдлын бэлэн байдал шилжээд тэгээ маргаашаас нь бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал гээд гудамжаар хүн явхлаар загнаад тэгээд анхны хэрүүлүүд зам дээр эхлээд би ингэмээрээ тэгмээрээ ингээд юм зөрчил үүсэн. Зарим нь лагер дээр яж байгаа лагер дээр хөдөөнөөс оржсэн хүмүүс алууллаа шүү дээ. Хүмүүсээ 15 хоног сайн нэг машинтай гудамжинд
тэгээ 5-6 хонсон хүн Монгол HD телевиз тэр хүмүүсийг бүр сурчилж ийж гэр орон руу нь явууллаа. Тэгэхээр энэ бол хинч тооцоолоогүй аимшигтай нөхцөл байдал. Танк гэж зогсож байгаа байхгүй бүр ийм том мотор эргэлдэж ирсэн гинт зогсоочж байгаа байхгүй одоо нэлээд хүчтэй байсан. Монгол улс жилийн өдөрт одоо жишээлбэл 100 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж ийна буюу гэж сая нэг эдийн засгч тооцоод гаргасан юм байлаа. Тэгээд би тэрийг сая өнөөдрийн нэг лайв дээрээс судлаач эрдэмтний ярианаас сонссон. Тэгээд би бодчихсон. Тэгэхээр энэ үед бол чамаг хоёр зүйл яригдчих жаа. Чамд чи юу сурсан бэ гэдэг айгүй чухал. Чи мэдээж тайван сайхан байхгүй тодорхой. Чамд маш олон асуудал хөндөгдөж байгаа. Орлого чинь зогсож байгаа. Бизнес чинь тэнцээ асуудал орж байгаа. Түрээс чи явагдаж байгаа. Зөндөө олон асуудал үүсэж байгаа. Тэгээ гэхдээ асуулт тэгээ яг ингээд зовно мэдээж бид нар бүгдээрээ зовж байна. Асуултын хариулт чи юу сурсан бэ гэдгээс эхэлж байгаа. Юу сурсан бэ? Тэгэхээр юу сурсан бэ гэдэг нь хэрвээ чи хадгаламжтай байсан уу, дансаа систем болгож хуваасан уу гэдгээ өөрөөсөө асууна гэсэн үг. Хэрвээ өнөөдрийг хүртэл хадгаламжаар яхаа амьдрал болж л байна шүү дээ. Хүн нэг л амьдрын шүү дээ. Тэгээ байгаа юмаа сайхан зарцуулаад гоё юм хэрэглээд явж явах хэрэгтэй гэж бодож исэн амьдралтайгаа явж байгаад өнөөдөр гинт 11-ний өдөр хөл ойронд оронгуудаа одоо амьдрал чинь дампуурж ивэл өөрөөсөө асуу. Чиний бодож исэн философи чамааг хэр ямар байдал дээр авчирваа гэдгийг өөрөөсөө асуул гэсэн. Өөр одоос асуулт байхгүй. Хоёр дахь нь юм бэ гэхэлэр систем одоо намайг ингээ аварж ийна гэдэг нь би одоо ингээд та чихээ онгоолгоосаа гэж бодож байна. Тэ үнэхээр хэцүү байгаа бол чихээ онгоолгоод одоо алхамаа эхлэхэд оройтойгоо. Тэгэхээр жишээлбэл зээлээсээ төрүүлж алах гэдэг дүрм бол маш чухал. Би 800 төлдөг мөртлөө саяг төлдөг гэж бодоод гүрэлзэж явсараа жилийн дараа 2,400,000 илүүгээр хадгалж байгаа байхгүй юу? Саяг төлөхлөөр бол сард 200,000 үлдээд байна гэсэн үг л дээ дансанд нь тэр хадгаламжаас тусдаа буюу зээл төлдөг дансанд нь. Ингээд жил явах юм бол 12 сард 2,400,000 бүрдээд буюу 800-аар төлдөг гэхлээр 3 сарын кавер их мөнгөтэй болж байна гэсэн үг. Ингээд таны амьдрал 3 сар дампуурахад та өвдөхөд та ажилгүй болоход таны бүх юм гинтийн хэний ч шалтгаангүйгээр хинээс ч тооцоолгүйгээр ингээд асуудалд ороход 3 сар банкныхаа зээлээс төрүүлж алхсан учраас 3 сар та амьсгаа авах боломжтой буюу стресстгүйгээр асуудал шийдэх боломж олгох юм байна гэдгийг өнөөдөр би яг өөрийнхөө хэрэгжүүлж эхэлсэн алхмаас хараад явж байна. Тэр маань одоо би ингээд эрт энэ алхмыг хийсэнд айгүй баярлалтай. Тэгээ энэ ингээд намайг аварж ийн гэж боддог. Өдөр сая 25 өчигдөр байлаа. Би ипотекийн зээл хойшлуулж машлуулахгүйгээр төлчлөө. Тэгэхээр надад ингэ төрүүлж алхаж ирсэн учраас боломж байгаа учраас би төлбөрөө төлж байна. За хоёр төв юм бэ гэхэлэр орлогоо талаар нь хар гэдэг нь өнөөдөр та ер нь бол би жишээлбэл надад ямар ч орлого ороод ирсэн тэрнийхээ 50%-ийг ларж ирсэнд итгэдэг байсан л та. Өнөөдөр болохоор бүр бага 15% итгэдэг болцсон. Орж ирснийхэн дараа бас итгэдэг. Сая 3 хоногийн одоо тэр 11-ээс хойш би ингээд 7 хоногоор миний календарууд ингээд батлагдаад явдаг ажлууд юм дийлэнхэнтэй. Би нэг тийм амар жилмээр дээр төлөвлөж Монголд угаасаа жилээр төлөх боломж байхгүй шудраг хэлэхэд. Юу ч болж болдошгүй. Хагас жилээр төлөх хэцүү. Ер нь ерөнхий тойм төлөвлөгөөнүүд л гардаг баг. Гэтэл баруун ч юм уу бусад улс орондоо бүх юм цаг нартай байж чаддаг. Яагаад цаг нартай байлгаж чаддаг вэ гэхээр бүх тэр одоо ирээдүйн төлбөрүүд нь төлөгдөөд мөнгө төлсөн учраас тэр ажлууд гарцаагүй хийгддэг гэсэн. Тэгэхээр төлөвлөгөө юугаар баталгааждаг юм бэхээр мөнгөөр баталгааждаг. Ингээр хэлэх юм бол би жилийн дараа Америк руу ниснэ гэх юм бол би тийзээ өнөөдөр 50%-аар хямдхан авч болдгоос эхэлж байгаа. Тэгэхээр би 50% тийз авч байгаа юм чи заашгүй ниснэ гэсэн үг байхгүй. Ингэж баталгааж бодог. Тэгээ буудлын төлбөрийг илүү олон сарын өмнө төлөх тусмаа илүү хямдыг төлдөг. Хямд төлнө гэдэг нь би тэнд гарцааг очно гэсэн үг. Ингээд миний очих магадлал өндөрчж байна гэсэн үг байхгүй. Яагаад би мөнгө төлсөн учраас. Яг ингэж бүх ирээдүйн төлөвлөгөөнүүд нь мөнгөөр баталгаажж явдаг ийм улс орнууд. Манайд бол та нар тэ Улаанбаатар зочид буудалтай 2 жилийн дараа гэр бүлтэйгээ их нартайгаа хамт хамгийн гоё өрөөгч ингээд балсараа тэмдэглэж авъя гэх юм бол уцаар ирэх юм бол ресепшн юук бол таяа гэж бодож байна. Илүү хямдхан бас байж чадах болоо гэж байгаа л та. Тэгэхээр бид нар системтэй оронд амьдарч байна уу, системг оронд амьдарч байна гэдгийг нэгээрээ харагдана гэсэн үг. Тэгэхээр төлөвлөгөө маань бол 7 хоногор л явдаг. Тэгээд тэр 7 хоног нь мөнгөөр баталгаажсан байдаг гэсэн үг. Тэгээ би мөнгөөр баталгаажуулсан 3 сая гаруй төгрөгийн одоо ийм баталгаатай ажлууд байсан. Тэгээ тэр маань болсон. Одоо ингээд бүх нийтийн зогсолтоос болоод
би евро 100 хараар явахсан бүр болсон. Тэр чинь бүр боломж. Тэр чинь бүр билет мэлэтэ тасалдсан. Тэнд чинь чиг амар юм болж байгаа. Тэр хүмүүс нь бүр амар асуудалд орж байгаа байхгүй юу? Тэгээ энэ байдлаас болоод ингээд санхүүгийн амар бол асуудал. Гэтэл яг намайг ингээл яас их өндөр олдгийг гэж зарим хүмүүс нь хэлхийн, зарим нь бол яахав те бага л олдсон биш гэж хэлхийнгүй. Би нэг одоо өөрийнхөө их олдог, бага олдгийг ерөөсөө ярихгаагүй. Миний сонирхож байгаа зүйл юу гэхээр бид нар ер нь яг ингээд алдагдсан боломж юу үүсэж байна те бид нар хэр хэмжээний юм зогсолт хийхэд хэр хэмжээний юм одоо асуудал бид нар дээр ингээд тулж ирж байна. Тэгэхээр би дахиад саяных дээр нэг дүрм хэрэгжүүлсэн учраас дахиад аврагдчихж байгаа байхгүй. Тэр юм бэ гэхэлэр орж ирээгүй орлогод итгэх хэрэггүй гэж байгаа байхгүй. Би 3 саяг яг ороод ирсэн юм шигээр бодоод тэгээд өөрийнхөө дансантаа хуваагаад ч юм уу эсвэл өөр зээл таваа түр хэргэлчихье гэд хүнээс зээлээ ч юм уу эсвэл угаасаа л найдвартай урьдчилгаанд ороод ирсэн чи хийгдчихэл тааргийн гута лизингээр ямар нэг юм сэтгэл хөдлөлөд Black Friday болж юм авчий гэд авцсан бол дуусах байхгүй. Яг л 3 сая төгрөг нь орж ирэхгүй. Тэгтээ хинт буруу гэх юм лээ улсад ч юм уу өвчнөд буруу гэх юм эсвэл ноён дээд буруу гэх юм уу мэдгүй шүү дээ. Тэр нь буруу гэж тэр хүн ойлгохгүй. Ер нь буруу гэж буруу те тэр хүнийг буруутгаач буруу байхгүй те. Тэгэхээр бидэрт юу үссэн гэхээр би орж ирээгүй учраас итгэдэггүй дүрм маань үйлчилж байгаа байхгүй. Орж ирээгүй. Надад ингээд энэ мөнгө яг ороод ирсний дараа буюу дансанд банк гэж дуурсны дараа гарал. Окей энэ мөнгө ороод ирлээ. Одоо яах вэ гэж боддог. Ийм дүрмтэй байсан учраас тэр мөнгө орж ирээгүй ч гэсэн окей гэд ингээд явсан. Тэгэхээр орлого орж ирсний дараа итгэнэ гэдэг дүрм орж ирсний ч дараа 50% нь итгэнэ буюу гэдэг дүрмээс өнөөдөр явсараагаар би 15% нь итгэдэг болсон. Тэр маань намайг өнөөдөр айгүй сайн авраад явж байна л та. Тэр нь юу гэсэн үг гэхээр одоо ингээд амар олон юм яригддээ шүү. Тэгээд толгой иргмээр юм яриад байл уучлаарай. Дансны дооц суурь гэдэг ийм данс үүсгэжсэн. Тэр дансны дооц суурь гэдэг нь хэрэглээнийхээ дансыг заавал одоо юутай бай те мөнгөтэй байлга те. Бид нар юу гэхээр бид нар нэг ийм зан төлөвтэй юм лээ. Сарын цалин буула. Яг тэр цалингаа гээд гойжуулсараа дуусгаад тэгээд бүр яг хоосордог өдөр нь эсвэл хоосон 2 өдөр ч биш магадгүй айгүй амар 5 өдөр ч биш магадгүй. Тэгээд дараагийн цалин тийшээ ингэж орж ирдэг. Бид нар тгийгээ ингээд сар болгон цалингаа яг амьдралдаа хүрчихэж байгаагаа өөрсдөө баатар гэж бодоод байдаг. Вау маа гэдэг байхгүй. Тэгээд хамгийн харамсалтай хэсэг нь тэр юм билээ. Гэтэл өндөө бол таны орлого орж ирсний дараагаар дараагийн сарын цалин хүртэл биш. Таны орлого орж ирсний дараа мөнгө төгрөгийг хадгалаад үлдсэн мөнгө чинь шүү дээ. Үлдсэн мөнгөд хадгаламжийн дараагаар би 50% гэж яриад байгаа шүү дээ. Тэр 50% мөнгө чинь одоо дараагийн одоо тэр орлого орж ирэх хүртэлх хугацаанд биш. Дараагийн орлого орж ирчээд 10-аас дахиад 15 хоног байх хугацаанд тэсэх хэмжээний менеж хийж чадчихвэл таныг өнөөдөр толгой ажиллаж ийн л гэж үзэх байхгүй юу? Толгой ажиллаж байна. Тэ асуудал та өөр дөрөө айгүй тийм зөв систем хэрэгжүүлж байна. Одоо л юм хийх гэж байна да гэдэг юм үнэлгээнд байхгүй юу? Тэгэхээр сараар амьдралдаа цалингаа сараар хүргэдэг болоод 45 хоногоос 50 хоногт сарынхаа тал цалингаар хүргэж чаддаг тийм л одоо сэтгэлгээ бид нар чухал гэсэн. Тэгэхээр яг өнөөдөр энэ системээр би хэрэгжүүлж исэн маань миний хэрэглээний дансанд тодорхой хэмжээний мөнгө байж исэн. Тэгээ 11-нд панк гэж зогсоход хадгаламж руу шууд үсэрч орохгүйгээр хэрэглээний дансныхаа мөнгөөр өнөөдөр яаж хүргэх вэ гэж гүрэлзээд яваад байна л та. Би өнөөдөр яг тэгжил явж байна. Хадгаламж руу ороогүй, өөр бусад данс руу орохгүй, зөвхөн хэрэглээний дансны доод суурь буюу тэр мөнгөтэй байдаг дансныхаа доод хэсгээр хүргэж зүтгээд байна гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ бол өмнө нь нэлээд дээр үеэс үүсгэсэн юм арга техник л байсан л та. Яг тэрнтэй адилханаар өнөөдөр яг энэ ковидын үед, хямралын үед ямар систем хэрэгтэй юм бэ гэхэлэр одоо байгаа дансанд байгаа мөнгөө 12 сарын 1 хүртэл хуваарьлаад хуваагаад хүргэж байгаа бол та бас их муу байна. Маш муу байна. Хэрвээ та харин одоо дараа 12 сарын за боли ядчил 12 сарын 20 хүртэл өөрийнхөө одоо байгаа хэрэглээнийхээ дансанд байгаа мөнгөөрөө хүргэнэ гэдэг юм төлөвлөгөө гаргаад хуваагаад хэмнэлтийн систем рүү оруулаад ингээд амьдрж ивэл та одоо харин ингээд систем хийх гэж үзэж байна буюу хямралын үед зөв аргачлал руу орж ийнэ гэдэг хуйлбыг би бол хэлэх юм байна. За ийм техникээр хямралын үед бид нэр одоо аргачлал хэрэглүүл зүгээр гэж одоо хэлмээр байгаа. Яг өөрийнхөө орлогыг айл болох одоо
одоо байгаа мөнгөө яавал илүү олон хоног амьдрахыг гэхэд бол хуваах хэрэгтэй. Бид нар нэг юм бүхэлэг хардаг юм сэтгэлгээтэй юм билээ. Нэг эхний давлгааны үед би таарт нэг гоё сонь жишээ. Эхний давлгааны үед бүр ийм бодтой кейс шүү. Одоо ковид чинь эхлээд хятадд үүсээд Ухаанд үүсээд тэгээд ингээд хамгийн ойрын хөршиж байгаа Монгол штэ. Үүсэн гут манайх хилээ хаагаал бөөм болоод тэнгуудаа манайх дотроо алдсан байж магадгүй гэж аймагуудаа дотроо бас хөл өрөө бий болгоод 2 сард штэ та нар санаж гин үү те. Тэгээд цагаан сар тэмдэглэлээгүй хамгийн анхны цагаан сарыг айгүй сонин хэмнэлттэй тэмдэглээд хүмүүс нууцаар золгож молгоод нэг бөөм болоод байгаагүй нэг сошиал золголт хийж мэйгээд онлайн золголт гэлөө гой юм гарсан шүү дээ. Бид нэр анх удаа онлайн золголт хийж үтсэн дэлхий дээр 2020 оны цагаан сараараа. Тэгэд тэр үед хамгийн түрүүнд хаагдсан газрууд баар цингээ олон нийтийн үйлчлэгийн газрууд байсан. Энгууд тэд ингээ бүгд ингээ сөхөрсөн. Яг тэр үед нэг залуугийн яриг би санаж байна. Тэр бартендер залуу байхгүй. Тэр өмнөх оройн ингээд үйлчлэгээ үзүүлээ бартендер хийж чад 20,000 төгрөгтэй карманда бууга маргааш нь бүх юм лацтаад хаацсан байгаа. 20,000-тай шүү заяа 20,000-тай нэг залуу. Тэгээд хэдэн сар хаасан бэглээ та нар 100 хүртэл хаасан санаж байна үү те 2-3 сар баг хаасан санаж байна. Тэгээд тэр залуу хамгийн сорилттой хэсэг нь юу гэж үхээгүй. Одоо бол 20,000 төгрөгтэй уг нь үхэх ёстой шүү дээ те. Яаж хүрэх юм? Тэгэл дуус өстэй. Тэр залуу өдөр болгон орлого нь ороод явдаг гэсэн залуу байхгүй юу? Орой болгон ингээд үйлчлэгээ ажиллаа хийгээд ингээд тип мип аваад өдөр болгоноор цалинжаад явдаг гэсэн залуу. Гэтэл бүх юм зогсоо 20,000 төгрөгтэй тэгээд гэртээ байж гэнэ л гэдэг байхгүй юу? Хүн сони юм байна. 20,000 төгрөгтэй ингээд амьдрчдаг юм байна гэдэг байхгүй. Тэгэхээр дүрм юу юм бэ гэхэлэр илүү багыг өөртөө зохиомлоор байгаа гэж итгээд одоо байгаа картанд байгаа дансанд байгаа мөнгөө хадгаламжийг яриаггүй шүү. Хэрэглээний дансанд байгаа мөнгөө дахиад 50% ч юм уу хуваагаад үлдсэн мөнгөөрөө хүргээд яаж энэ одоо хөл хорионы үед энэнгээр хүргэж амьдрах вэ гэдгээр толгой ажлуулдаг л зүгээр. Тэрнээс шүүл сошиал хараад яг одоо ном уншиж болно шүү дээ. Цаг хугацаагаа өөр юм зарцуулж өөрөө хөгжүүлэхийн тулд хамаагүй тэр бол тэрийг хэлж байгаа зөндөө хүмүүс байгаа. Тэр магадгүй ашиглах ёстой цаг. Гэхдээ хэрвээ ингээд одоо хүмүүс гэртээ гоё хоол хийж ийн гэдгийг хараал те. Тэгэл чи яг нэрэл гоё хоол идэхгүй бол болохгүй юм шиг санагдал те. Тэгэл хоолны материал гоё гараад авчи гоё ятайхан хоол хийгээд идчихье гэдгээр асуудал хандах юм бол уучлаарай танд асуудал үүснэ. Та улам одоо рисктэй амьдралынхаа сонголтыг хийж гэдэг ойлголт яригдах гэсэн үг л та. Бизнесмэнүүдийн хувьд бол надад бол нэг зүйл илүү чухал байна. Энэ юм дээр ямар групп дээр байгаа вэ? Надад хэлээд өгөөч. Манайх болохоор нөгөө цахим соёл түгээгчд гэдэг групп байгаа. Цахим соёл түгээгч. Тий, линк юм уу? Тий. За би нөгөө нэг өөрийнхөө лайвыг зөөр халтгаа ороод яач тийм үс. Чек хийгээд харч тийм үс. За байхгүй юм шүү. Тэгэхээр саяны одоо тэр бизнес эрхлэгчтэй би зөвхөн нэг зүйлийг хэлэхэд 12 сарын 1-нд дуусна энэ хөл хорой дуусна гэж итгэжээвэл одоо яасан гиний юм байл гэж хэлэх гээд байна л та. Тийм байхгүй шүү дээ. Одоо яагаад тэгэхээр энийг яаж сонгох хинч мэдэхгүй байгаа байхгүй юу? Яг л 11-ний өдөр хөл хорой тогтоодог шиг хинч мэдэхгүй гинтл юм болсон. Хоёрдугаарт бол дахиад хугацаа сонгох магадaltaй. Тийм учраас бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол бизнесээ яавал цахим шилжилт рүү оруулах вэ гэдэг бид нар алхмаа хийх хэрэгтэй юм шиг үлээ. Бид нар алхам хийх хэрэгтэй. Бид нар туршиж тестлэх хэрэгтэй. Сая эхний өмнөх одоо жишээлбэл ковидын эхний өмнөх даавалгаан дээр ядаж сургуулиуд онлайнаар хичээлээ заая гэдэг хувийн сургуулиуч тэр улсын сургуулиуч тэр систем рүү илүү их анхаарад тэр одоо жишээлбэл лайв хийх эсвэл одоо цахимд хичээл заах платформ руу илүү их анхаарал хандуулах. Тэгээд одоо ангиа цахимаар илүү хөдөртөх, хүүхдүүдтэйгээ цахимаар илүү таалан өгч ажиллах ийм чиглэл рүү аяг анхаарал хандуулж
хөгжүүлэлт хийсэн юм билээ. Тэрэн шиг бизнесмэнүүд ч гэсэн системээ цахим руу оруулах талын одоо алхмуудыг бид нэр хийж суух нэгдүгээр хэрэгтэй баг. А хоёрдугаар юу вэ гэхэлэр та өнөөдөр ингээд за 12 сарын 1-ээс гаг болчих. За болийн үсрээл нэг 7 хоногос сунгах байхаа. Тэгээд энэ хүртэл тисгэчих юм бол тэгээд нэг юм түрээсээ төлөөд үргэлжлүүлээд ингээд амьдраад ажиллаа хийгээ бизнес хийгээд явчихъя гэх юм бол цаг хугацаа өнгөрөх тусам та улам илүү хохирол амсах магадaltaй учраас өнөөдөр эхлээд тохиролцоогоо хийгээд яг энэ хөл хорионы үе дээр таны бизнесийн орлого зогсож байгаа учраас түрээслүүлэгчээ ч гэсэн та тэрэндээ саналаа тавих хэрэгтэй. Яг л танаас шалтгаалаагүй орлого зогсолт явагдаж байгаа. Тэр хохирлыг та ганцаараа даван туулах тийм одоо гол үүргийг хүлээгээгүй. Ягаад гэвэл энэ бол бүр болохгүй бол гэрээгээ аягүй сайн судлаарай. Давгчгүй хүчин зүйлс гэдэг энэ нөхцөл үүсэж байна. Энэ бол хинэж тоцоолоогүй үйл явдал. Тэгэхээр нэгдүгээрт бол хуульчаас зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд энэ нөхцөлд би одоо жишээлбэл бизнесийн алдагдлыг ганцаараа үүрэх ёстой юу? Түрээсээ төлөөд сул зогсолтын сар маар бүгднгийн би төлөөд ингээд явах ёстой юу? Яах ёстой вэ гэдгийг хуулийн хүрээнд асуудлаасаа бас зөвлөгөө чиглэл аваарай. Тэгээд мэдээж бол таны одоогийн өнөөдрийг хүртэл явуулж ирсэн амар ашигтай айгүй зэрэглэлийн одоо хүн болгон танаа дэлгүүрийг мэддэг болсон байршил байх нь ихийг үгүйсэхгүй. Гэхдээ бид нар хөл хорой хэр хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй. Гол нь энэ үргэлжлээд байх юм бол та бүр өвдөг дээрээ сөхөрөх биш илгээрээ хөвтөх бүр илгээрээ чивтэххээргүйгээр арчигдах аюултай гэдгийг одоо ойлгох хэрэгтэй болж байгаа юм л та. Тэр утгаараа бол яавал илүү их одоо зардлаа ингээд багаар ингээд багасгах тал дээр тохиролцоонуудад хүрэх вэ гэдэг алхам руугаа орох хэрэгтэй тийм хөлбөрийг сануулах юм да. Окей. Ийм сануулах юм. Баярлалаа мөнгөш. Тэгээд за өнөөдрийн сэдв маань хямралын үед санхүүгээ удирдах гээд мөнгөн хөгжлийн өөрийнх нь одоо бид нэр санал болгож байгаа хөгжлүүдийг бас сонслоо маш гоё сонирхолтой байна. Нөгөө тэгвэр бас би өмнө нь одоо өөрөөс чинь гоё коуч авчихсан анх. Тэгээд миний хувьд бол бас нөгөө өөрийнхөө санхүүгээ удирдахтай холбоотой асуудал дээр нэлээд доголдолтой байдаг гэсэн. Тэгээд авснаас нь хойш надад маш том өөрчлөлтүүд гарсан. Тэгээд дараа нь бас таны өөрийн хадгаламж өсгөх гэдэг энэ номыг уншихад бас маш гоё ойлголт. За одоо яриад чинь гайгүй юу? Миний яриа? Таны ярианууд аягүй тасалдчихэ. Харин энд таслаад сая юунд дээрээс тасарсан бэ? За ерөнхийдөө ойлгоцсон. Тэгээд тасалдсан ч гэсэн. Тийм. Одоо жишээд ингээ хоригдлол үүсгэж эхлээд хэдэн цагаас хэдийн хугацааны орчмын дараа хүн болгон өөр байх л та. Тэгэхээр мэдээж санхүүгийн хувьд өөр хоригдлол үүсэх хэрэгтэй нэгдүгээр хадгаламжтай байна. Яг тэр дадал зуршил өөрийгөө одоо хүнээс яг ямар хатуудагддаг вэ? Туршлагууд ажиглагддаг тэр талаараа хаваалцаач. Миний сүүлийн асуулт тийм. Хадгаламжийн дадал зуршил гэсэн үү те? Хэр хугацаанд хүн хадгалах ёстой гэж асуусан уу те? Тасалдаадсэн сая. Яг нөгөө ингээд хүн хуримтлал үүсгэж эхэлдэг шүү дээ. Огт хуримтлал үүсгэж эхлээгүй байсан хүн анх удаага. Тэгэд нэг ингээд заримдаа ингээд тэрнээс аваад хэрэгжилдэг байхгүй. Тэгэхээр за миний хувьд бол тодорхой хэмжээний хугацаа байсан. Яг ингээд одоо хүмүүстэй яг энэ хадгаламж үүсгэхтэй холбоотой санхүүгийн удирдлагын холбоотой уулзаж явж байхад Монгол хүмүүсийн нэг нийтлэг атаанууд ч гэх юм уу байдаг шүү дээ. Тэр талаар нэг зөвлөгөө өгөөч. Хоригдлол хэдийн хугацаанд дадал болох вэ гэдэг хугацаа байхгүй. Хэд хүртэл хадгалж байгаа тэгээд үрсэн бэ гэдгээс ихлэ буцаад
бүх даалгавар дахиад эхэлнэ. Дахиад юу ч болцсон учраас. Тэгэхээр дахиад асуудал байна л гэсэн үг. Хоёрдугаарт яг хүн хэдэн хүртэл болох гэдэг гэдэг тэр хүний өөрийнхөө майндсеттэй хамааралтай зүйл. Тэр хүн зүгээр л өхмөл байдлаар нэг хэдэн хүртэл болоод тэрнийхээ хүү гидээд амьдарч яа гэдэг фермерийн сэтгэлгээтэй юу? Эсвэл мөнгө өөр асуудал шийдэх ёстой. Тийм учраас илүү их мөнгөтэй байх тусмаа илүү их систем бүтээй, бизнесийн асуудал шийдэе, улс орны хөгжилд илүү хувь нэмэр оруулъя. Тэгээд энэ Монгол улсад одоо жишээлбэл өөрийнхөө яг чиглэлээс аль салбарын аль асуудлыг өнөөдөр шийдэхийн тулд таны туршлага, таны олж харсан зүйл байгаа юм. Тэрний төлөө та мөнгөө яаж зарцуулж ухаалгаар шийдэж байгаа гэдэг юм алхмын тухай яригдах байх л та. Монгол яг үүндээ дундаж амьдрал нь маш эмзэг байгаа шүү дээ. Та бүхэн тэрийг бид нар ингээд ойлгомоор байгаа. Яа тэгэхээр гадагшаа гараад жоох аялж маялж үзэх ёстой юм байна. Тэгэхгүй бол бид нар өөрсдийгөө ингээд юм хүрээлэн дотор, юм вакуум дотор ингээд сэтгэлгээний хувьд ч тэр ингээд байлгаад байгаа. Бид нар ингээд дэндүү ядуу байна. Уучлаарай. Бид нар ингээд апартментэд амьдарч байгаа амар гайгүй амьдарч ингэж бодоод байна. Тэгтэл бүр байранд амьдраагүй байгаа хүмүүс нь байртай болчих юм бол энэ бараг туйлын юм шиг ойлгоод байна. Гэтэл энэ нь болохоор бусад улс оронтой харьцуулахад эдгээр бол зүгээр л одоо нормал хэвийн амьдралтай хүмүүс нь зүгээр байранд амьдарч штэ. Тэгээд яг өөрийнхөө амьдрал дээр анхаарал хандуулж байгаа хүмүүс нь хүүхдүүдтэй яаж чөлөөрөөтэй ч юм уу. Ингээд тэдний эрүүл амьдралын одоо өвдөх зовхот нь тэр хадгаламж болоод хажуугаар нь эрүүл мэндийн даатгалын систем нь маш сайжирсан байна. Тэгээд боловсролтой мөнгө хадгалсан байна. Тэгээд тэд нар жишээлбэл хөрөнгө оруулалт хийдэг болсон байна. Ер нь бол ингээд гинтийн эрсдлийн үед өөрсдийн асуудлуудыг шийдсэн ийм хүмүүс ингээд амьдарч байна. Тэгээ амьдралын хэм маяг ингээд сайжирч яа л та. Бид гэсэн чинь нэг 20 сая 30 саятай болонготой эсвэл нэг 50 за өсрөө нэг 100 саятай болсон хүмүүс яг хөөх юм бид нар ингээд мөнгөтэй байж үзээгүй байхгүй түүхэндээ дасантаа 50 100 саятай байж үзээгүй учраас сандраад байгаа юм л та хөөх юм ингээд эсвэл ингээд амар томорчлоо гэж өөрөө бодоод байгаа юм л та. Тэгээ за би энтэйгээс байж байгаа нэг хэдэн сар чамаагүй амьдрал чинь яг л нэг бусадтай харьцуулаад бусд нь бүр мяа учраас өөрх юм тэднийг хараад за би бол асуудалгүй юм байна тал гэж бодоод идэх юм шиг юм л та. Тэгэхээр энэ байдлаас болоод бид нар өөрсдөө өсгөж хөгжүүлж чадахгүй. Энэ хүмүүс тэгдэж штэ тарган байж байгаа турчлаа. За тэгээд турцсан тэр моментийг л хараад за өстой гоё болчих. За та өстой супер юм байна. Тэгэхээр ингээд хэр хугацаанд ингээд дасгал хийгээд турах вэ? Ямар хоолны дэглэм барьсан бэ гэдэг бол нэг асуулт. Тэгвэл дийлэн хүмүүсийн яриаг би одоо эргээс сонсож байхад би турхай байсан юм а гэдэг яриа их байт юм да. Тэгээ нэг зураг харуултыг. Тэгээд тэр турхай байсан хэд ч хамаагүй шүү дээ. Тэгээд одоо турхай юм уу гэдэг асуулт л чухал. Турхай биш ээ. Би чинь одоо хэвийн нормал юм уу гэж. Хоёрдугаарт би айгуу тийм одоо юу байсан шүү дээ. Гэт айгуу тийм мөнгөтэй байсан шүү дээ гэдэг байхгүй. Тэр мөнгөтэй байсан чинь хэн хамаатай. Тэгээ одоо яасан юм бэ гэдэг асуулт байхгүй юу? Одоо мөнгө чинь байгаа юм. Тэгэхээр бид нар тэгэхээр одоо асуулт тавьж дадал зуршил гэдэг зүйл бол 40 удаа давтаж мавтаад би болдог уучлаарай. Тэр баргүй хаа. Яа тэгэхээр спортоор хичээлж байгаа хүн спортоор хичээлгээ болохлоор спортоосоо холдоод тэг юучгүй болдог байхгүй юу? Тэгэхээр энэ бол лайфстайл буюу амьдралын хэм маягийн тухай яригадах шүү. Тэр амьдралын хэм маягаар байхыг улам хичээх тусмаа тэр амьдралаар оршин тогтноод тэр нь хэвийн болж эхэлдэг ийм систем шиг байна. 107 кг жинтэй гэд би байж байхдаа бараг 5 жил 3 жил бол 4 жил болсон юм шиг байна. Яг тэр ингээд тэр жин дээр. Тэгэхээр хүний эд эсийн төвшөнд тийм жинг хүлээгээд авчдаг юм шиг гинэ, кодлдог гинэ, фитнесийн багш хэлж байгаагаар. Тэгээд дараа нь богино хугацаанд тураад би 84 кг болсон, 84, 85. Би 21 кг ингээд хасцсан 2 сарын дотор. Тэгээ би болчлоо гэж бодгосон чинь үгүй чи ингээд зүгтсэн өөрийнхөө биес. Гэхдээ чиний эсийн төвшөнд бол 107 эргээд маш сайн санаж байгаа. Яг тэр memory тэр хадгалагдсан байгаа. Чи бараг жоохоо идэхэд л буцаад 107 биш 110 руу өсрөх магадaltaй. Гэхдээ өмнөхөөсөө аюу баг хүчин чармал гаргаад ч идэхэд гэж байгаа байхгүй. Яг тэгэхээр харих чанар буюу асар хүчтэй. Эсийн тэгэхээр тэрэн дээрээ чи хэр удаан амьдрна?
төдий чинээ буюу өмнөх одоо тэр тархан байсан үеэс хэр удаан амьдрал төдий чинээ тэрэн дээр тогтдгоо гэдэг ийм сэтгэлгээний талаар ярьдагтай адилхан. Би өнгөрсөн хугацааны хэдэн жил ямар ч хадгаламжийн талаар ойлголт авахгүй одоо байхдаа хэр удсан юм бэ? Тэгэхээр хэр их буруу мөнгө өрдөг байсан дадал зуршин хэр удаан хугацаанд амьдрсан юм бэ гэдгээс хамаарат тэр харих магадлал нь буюу замбраагүй тулах магадлал нь илүү өндөр байгаа байхгүй юу? Миний хувьд. Тэгэхээр би илүү өнөөдрийнхөө системээр хэр удаан оршин тогтнох вэ гэдгээс хамаарна. Хоёрдугаар би хадгаламжаас суралцгал ёстой болохоос биш хадгаламжинд хэдэн төгрөг байгаа вэ гэдэг үнийн дүн тэнд байгаа мөнгө бол нэг хамаатай зүйл байж чадахгүй л байгаа юм л та. Би та нарт нэг сонирхолтой хоёр жишээ хэлэхэд 400 саяыг хадгалсан нэг ихч уулзж ирсэн. Тэгээд тэр ихч би тэр бомыг хадгална гэдэг. 400 саятай ихч чинь бол 20 сая 5 сая бол сонирн биш болсон. Зүгээр хүүхдүүд ямар хөөрхөн мөнгө ярдсан бэ гэдэг юм яриатай ихч ирсэн байхгүй. Тэгээд тэр ихч хамгийн харамсалтай бишээ 600 саяг хадгалсан ихч шүү. Би андуурсан байна. Тэр бомыг хадгалах гэж 600 саяг хадгалсан ихч. Тэгээ тэр ихч 2 жил хүрэхгүй хугацаанд бүх мөнгөө байхгүй болгоо дахиад 200 сая өрөнд орсон байсан. Байхгүй хоц ердөө жилийн гарны хугацаа. Тэгэхээр тэгтээ яг өөрөө зөвтгөө суужд хамгийн гоё хэсэг нь би зөвхөн чухал юмд хөрөнгө оруулсан гэж сууждаг байхгүй. Асуулт нь тэр ихч мөнгөгүй юу ч болсон. Хамгийн гол хариулт нь. Тэгэхээр юу яриад тэгэхээр систем байхгүй хүнд савчин онгорхол бол хэдэн төгрөгтэй болох хэр хугацаанд богино хугацаанд баяжчих чинь ямар ч хамаахгүй. Warren Buffett тэр, Elon Musk тэр, Grant Cardone тэр, Gary Vee тэр, Suzuki хинч тэр, Kiyosaki тэр бүх хүмүүсийн ярьж байгаа дотор саяны эхлээд чи мөнгийг байлгаж сурдаг чамд тийм систем хэрэгтэй. Эхлээд чи өөртөө төрүүлээд мөнгө saving хийдэг чамд сэтгэлгээ хэрэгтэй. Чи мөнгийг харах үнцэгч өөрчлөгдөх хэрэгтэй. Баян хүмүүсийг үзэн ятгаа болох хэрэгтэй. Мөнгөтэй болвол их зантай байхгүй байгаа нь мөнгнөөс юм сурсан хүмүүсийн шинж хамгийн багаас бүх юмыг эхэлж хөдөлмөрлөж голохгүйгээр нэг өдөр цөм авчий гэж хичээдгөө байх хэрэгтэй. Яаж мөнгө өсгөх вэ гэж боддог бодлого бол тийм том хариуцлага гаргаж чаддаггүй. Харин чи яг ямар асуудал шийдэх гээд байгаа юм бэ? Тэрний төлөө чи хүчээ өргөх, цагаа зарцуулах чамд ийм одоо хүч чадал, тийм хүсэл тэмүүлэл байна уу гэд ингээд асуултаа тавьдаг юм билээ. Тэгэхээр тэр их мөнгөтэй асуудал биш юм билээ л дээ. Тэгээд их илүү их мөнгөтэй байсан ч гэсэн илүү бас дампуурл тэднэртээс нүүрэлдэг одоо юм байх шүү байна. Энд асуултууд тий асуулт манайхан асуулт байвал асуугаарай. За ингээд энэ үед цалингаа яаж тавих нь зөв вэ гэдэг. Би яг одоо жишээлбэл яг одоо хувилбар надад аюу хэцүү. Яг тэгэхээр би адилхан кейс дээр байгаа биш учраас. Гэхдээ миний хувьд яасан бэ гэхээр манайх нэг их олон ажилтнтай биш учраас би цалингуудыг тавьсан. Би 3 хүмүүст ажлын хөлс болоо цалингуудыг өгсөн. Яагаад вэ гэхээр би бизнесийн системээс хувийнхаа амьдралын системийг одоо салгадаг учраас өөртөө цалин тавьдаг учраас хүмүүстэй цалингийн нь өгсөн. Гэхдээ нөхцөл байдал би одоо жишээл тэр хүмүүсийг энэ онцгой нөхцөлд бас яаж өөр хувилбараар ажлыг хийлгэх вэ буюу гэдэг хувилбарыг л илүү бодож тэн дээр поинтлж байгаа. Тэрнээс шууд одоо шууд бизнес зогссон юм чинь хүмүүсийн цалинг би тавихгүй ч юм уу за ингээд байхгүй чинь тий ингээд мөнгө өгөх болчих гэж бодоагүй. Яг тэгэхээр та ажилтнаа цалин өгөхгүй бол таны компани ямар ч ажилтнаагүй болно гэсэн үг. Гэтэл танд энэ бизнесийг Б хувилбар буюу өөр одоо жишээлбэл ийм онлайн систем руу ч юм уу тий заавал ингээд хүмүүс хоорондоо уулзаж явдаггүй болгох ямар боломж нөхцлүүд эсвэл хүргэлтийн үйлчлэгээр үү ч юм уу тий ингээд хувилбаруудаа хайх хэвэл да хүмүүсээ сургаж одоо яаж сургаж явах хэрэгтэй. Дийлэх байгууллагуудын хувьд яаж хэрэгжилж ажиллаж ийн гэхээр жишээлбэл ингээд нэг юм онлайн сургалт мургалтанд суулгаад эхэлсэн байлаа. Яг тэр дараагийн левел одоо 2 дугаар түвшин рүү орохын тулд тий бид нар бизнесээ арай өөр түвшин рүү шилжүүлэхийн тулд гэх юм уу та. Тэгээд магадгүй зүгээр өөр ажлын хувилбар, өөр хийх ажлын одоо сонголтууд руу оруулах
Мэдээж бол яг томоохон компаниудын хувьд ямар арга хэмжээ чинь гэхэлээр 5 өдрийн одоо ажил цалин 5 өдөр ажиллуулаад цалин өгдөг гэсэн бол 3 өдөр онлайнд ажиллуулад 2 өдрийнх нь ажлыг одоо ажиллуулахгүйгээр уусаа хахлаар хөл хорионы үед болж байгаа учраас тэгээ 3 өдрийн цалинг өгч байгаа юм байлээ. Мэдээж бол нөгөө нэг төр зогсолтын мөнгө зүгээ хуулийнхаа дагуу юмнууд дээр бас анхаарч байгаа юм байлээ. Тэгээд тийм системүүд хэрэгжүүлж байгаа юм байна. Тэгэхээр би бол яг энэ дээр бол ийм мэдээлэлтэй л байна. Надад бол тийм айхтар туршлага байхгүй учраас би хотлоо ярмаар байна. За манайхан дондоос асуух асуулт байхгүй бол өндөрлөө багш маань бас нэлээ өдрийн турш коуч хийсэн. Тэгээд хэлэх үг байна уу? Миний хүслийг хүлээн хүмүүстэй бас өөрийнхөө үзэл бодлоо хаваалцсан баярлалаа. За би амандаа нэг сайхан жоох юм үзсэн чинь ярьж чадах болсон шүү. Дахиад асуулт асуугаарай. За миний нэг зүгээр байгаа зү тий. Миний нэг За багштай маш их баярлалаа. Хүлээж өөрийнхөө хүсэлээ хаваалцсан танд баярлалаа. Тэгээд ингэсгээд ер нь бол лайвын хэмбэлтий таны хэлэх үг байна уу? Надад хэлэх үг одоо юу байх вэ те? Тэгээд хөл хорионы үеийг хурдхан шиг одоо дуусгасаа тий. Тэгэхээр бид нар дуусгаад явах гэхээр та ажлаа илүү аюулгүй хийхин тулд бэлтгэлтэй байгаарай. Хөл хорион жоохон тавигдсан чинь юу юугүй баах халдвар малдвар аваад бөөр нөгөөдгийг хорж дахиж сараар сунгаж хаяад тий. Баларсан юм руу орчихваа. Тэг хов хүн болгоно. Тэгээ бид нар ер нь бол цаашдаа нэг хэсэгдээ бол вирустайгаа хамт амьдрын шүү дээ. Өөр бид нар сонголт авахгүй шүү дээ. Дахиад сар хоригдох юм бол Монголд үлсгэлэнгөөр өгсөн маш олон гарах аюултай. Хоёрдугаарт бизнесгүй болно. Бид нар ер нь бол трактортай байсан бол хүр зорих болон хүр зорихаар болсон. Яг л бүх нөөц болцоо бүгдийг нь устгуулж байна. Гуравдугаарт бол бид нар ингээд юм хүлцэнгүй байгаа л ингээд хөлийн ер нь яг шудраг хэлэх хөл хорино гэдэг бол хүн одоо нарны юм харшилтай хүн наранд гарахгүй байхад угаасаа наршиж өвчин тусахгүй тэ адилхан арга байхгүй энэ чинь нэг тийм амар ухаантай хийгээд байгаа юм арга зүйл биш. Тэгэхээр энэс бид нар илүү юмыг хүсэх ёстой шүү дээ. Биднийг хоригууд нь бөөн баяр өөстө өвчин тараах байна. Юундаа баярлаад байгаа юм бэ? Бид нар одоо хамаг амьдрал сүрлээ шүү дээ. Өчнөө олон жил босгосон бизнес хөдөлмөр бүх юм ингээд нүдэн дээр нь сүрж устж яхад тэгэхээр бид нар дараагийн системийг шаардсан шүү дээ. Одоо яг л бид нар нэгэн л удирдлагууд улсын хүмүүсийг сонгосон юм чи. Тэг хүний эрхийн асуудлын амар том хөндөөгдөж байна. Тэг маш олон хүмүүс чамайг хайрлаж байгаа юм чинь зодож болно гэдэг ийм дүрмтэйгээр тоглолт явагдаж байна. Нөгөө талаар энэ хүний эрхийн байгууллагад уурж байгаа юм ширхэж алга байна. Гуравдугаар тэр өвдөж байгаа хүмүүсийн эрүүл амьдрал эмчилж байгаа юмнууд байхгүй байна. Түрүүсээ өнөөдөр нэг хүн амар чухал юм ярьж илээ. Монголын эрүүл мэндийн одоо энэ улсын онцгой комисс одоо эрүүл мэндийн тэр эмчилгээ явуулж байгаа байгууллага эрүүл мэндийн яамны данс ямар ч тодорхойгүй байна гэж байгаа хгүй. Тэр хаанаас ямар мөнгө төгрөг төлөөд ямар эмчилгээний юмнууд тэн дотор бизнес хийж штэ хүмүүсээ зарим нь би бол тэрийг ингээд яг тэр эрүүл мэндийн байгууллагын одоо нэг эмчийн доктор ярьж байгаа сонсоод сонирхмал санагдсан. Нэг хайхтар хүмүүс шүүмжлэл ч юм уу одоо хардаа сэрдээд байх юм байхгүй. Зүгээр нээлттэй болгочоос нэрээ энэ санхүүгийнх нь шилэн данс руу нийлэх бидрийг оруулаад харуулаасаа ямар бодлого хэрэгжээд байгаа юм бол гэдгийг зүгээр сонирхмоор л байна гэж анзаарчихсан. Тэгээд тийм учраас бид нар ингээд нэг юм айсан хүмүүстэй хүн ална гэдэг шүү дээ. Тэгэл ингээд чимээгүй суугаал ингээд нэг юм хүлцэнгүй байгаад байх юм бол бид нар улам л өөрсдийнхөө хинч биш болгоод улам л хэцүү байдлаар орно гэсэн үг л дээ. Гэтэ яг дуу хоолойгоо хүргэх ёстой. Нөгөө талаар кем бол хэмнэлт хийх хэрэгтэй. Гуравдугаарт бол илүү урт хугацаанд энэ хөл хорионы хүнд хэцүү явагдаж шүү гэдэг сэтгэл зүйн бэлтгэлтэй хэрэгтэй. Төрөний хэлдгээр трактортай болж исэн бол хүрзээ барих цаг руу ирж байгаа шүү. Тийм учраас одоо тэгээд гараа цэврүүсэр гişтэй хүмүүсээ. Бүтээмжч улам илүү их хөдөлмөрлж илүү багыг хүртдэг рүү эргээ боцноо л гэдэг ойлголт руу явах магадaltaй. Тэгэхээр энэ яг
муугаар бодоход илүү сайн байвал сайн л үстэй тэр буруу зүйл байхгүй. Илүү муугаар бодож бэлтгэлтэй байна гэдэг бол буруудах зүйл байхгүй байх л гэж бодож байна. Тийм байна. Ирсэн байна. Мөнгөн багшаас дизайнер код авч болох уу? Хэрхэн холбогдох вэ гэсэн юм. Миний пэйж руу бичиж болно. Энэ эсвэл би лайвын төсгөл пэйжийнхаа пэйжийг тавьчих. Тэгээд тэр лөө чат бичих юм бол болно. За ингээд ийм гоё ярилцлага өнөөдөр өндөрлөе. Тэгээд хүслийг минь хүлээж авсанд баярлалаа. Окей. Баяртай. За баяртай. За баяртай.